За баярлалаа. Энэ харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт орж байна. Тэгээ Монгол улсад бол би өмнө ч бас хэлж ирсэн одоо 140-50 телевиз байдаг гин орон нутгатайгаа нийлээд. Тэгээ энэ олон телевиз бол нөгөө зах зээлийн үед бол борооны дараах мөөгшгөл босол доо. Ер нь энэ 10-аад телевизийг бол одоо зөвшөөрлийг ингэж авъя гэсэн хүн болгонд өгөөд, байгуул болгонд өгөөд байдгүй байна улс орнууд. Тодорхой өндөр шалгуур зохицуулттай байдгийм байна. Энэ хөгжилтэй орнуудад манайхаас их хүн амтай хотод гэхэд л одоо 4-5 сая хүнтэй хотод гэхэд 4-5хан телевиз байхыг л харлаа. Манайх бол дэндүү дураар нь олон телевизийг бий болгочээ. Одоо тэгээд энэ хууль гарсны дараа энэ тооноос чанар шилжих байдал хэрхэн бий болох вэ? Энэ талаар хариулаач. За боловчлон гүшүү баярлалаа. 2 номерын микрофоныг өгье. 2 номерын микрофоныг өгье. 2 номер. За боловчлон гүшүүний асуултанд хариулъя. Харилцаа холбооны зохицуулах хорооны даргачин зориг. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд Улаанбаатарт 20 телевиз, 62 суугийн телевизүүд ажиллаж байгаа. Хөдөөд бол бас 65 телевиз суугийн телевиз 9 суугийн телевиз ажиллаж байгаа. Түрүүнд чуулган дээр бас боловчлон гишүүн энийг бас тавьж ирсэн. Бид бүхэн энэ хууль батлагдсанаар өнөөдрийн хэмжээнд бас байгууллагын удирдлагуудын хэмжээнд мэргэжлийн байгууллагуудын хүрээнд Улаанбаатарт байгаа бүх телевиз, FM, суугийн телевизүүд дээр шалгалт яваад ажлын дүнгээ одоо ирэх 6 сарын 6-нд танилцуулна. Тэгээ энэ дээр бас оюуны өмчийн газраас давхар манайхтай хамтарсан шалгалт явж байгаа. Стандарт мэргэжлийн байгууллагын одоо бүрдүүлэх шаардлагыг биелүүлээгөө телевизүүдийг үндсэндээ хааж түтгэлзүүлж бүх асуудлыг зэгцэлнэ гэсэн бодолтой байгаа. За 9 сарын 25-нд би энэ ажлыг авсан. Энэ миний ажил авснаас хойш ямарваа нэгэн телевиз, ямарваа нэгэн FM, ямарваа нэгэн бусад тусгай зөвшөөрлийн одоо телевизүүдтэй холбогдолтой тусгай зөвшөөрлөл олгогддог байгаа. Тийм учраас энэ 6 сарын 6-ны харилцаа холбооны зохицуулах хорооны хурлаар саяын ажилласан дүгнэлтүүд ороод энэ дээр шаардлага хангахгүй кабелийн сувг, телевиз, FM-үүдийн эрхийг ярилцсанаа. За баярлалаа.